How are you? I'm good. How are you? Холливуудын хамгийн өвөрмөц хосуудын нэг Хокин Феникс, Руни Мара нар анхны хүүхдээ өлгийдэн авах гэж байгаа гэнэ. Энэ талаараа Холливуудын бадтай их сурвалж болсон томоохон сайтууд мэдээлсэн байна. Оскарын наадмын яслалд хар даашинзан дээр конверске төмссөн жүжигчин Руни Мара Оскарын шилдэг эрэгтэй жүжигчнэр нэрлэгдснийхэн дараачаар өөрийн бүсгүйн хамт бүргэр идэж суусан Хокин Феникс нар 2019 оны 7 дугаар сард сүйд тавьснаа зарлаж удалгүй Хокин сүйд бүсгүйдээ алмазан шигтгэхтэй үнтэй бөгж бэлгэлж шууган тарж байсан юм. Өдгөө 45 настай жүжигчин нэр Феникс хүүхэдтэй болох гэж байгаадаа ихээхэн баярлаж байгаа бөгөөд 35 настай сүйд бүсгүйтэй ихээхэн хайр халамж мэдрүүлж байгаа гэнэ. Рүүнигийн хувьд 6 сартай бөгөөд эрэх намар нэралхажээ. Алдартнуудын хувьд 2016 оноос болцож эхэлсэн ба 2013 онд Her, 2018 онд Mary Magdalene кинонуудад хамтран тоглож байсан юм. Хокин Феникс 2019 онд тоглосон Joker киноны Артур Флекийн дүрээр Оскарын наадмын шилдэг жүжигчнэр нэрлэгдсэн бол Руни Марагийн хувьд тэрээр активын шагналд 2 удаа нэр дэвшиж байсан билээ.